Эрдэнэ дотоод энэ сарын 24-нд коронавирусын батлагдсан тохиолдол илэрч улмаар дархлаажуулалтын ажил эхэлсэн. Бүгд найрамдах Хятад ард улсын Sinopharm үйлдвэрийн Verocell вакцины 2000 тонн Эрдэнэ дотоод ирснээр 3 дугаар сарын 26-наас вакцины ихний тунг голомтод ажиллаж байгаа алба хаагчтай ийсэн юм. Ихний вакцинжуулалтаас Эрдэнэт үйлдвэрт 250 тонн хуваарлаж, эмч эрүүл мэндийн ажилтнанд цагдаа онцгой байдлын ажилтнуудаа дархлаажуулалтанд хамруулсан бол энэ удаагийн 2500 вакцины 1/2 дугаар том буюу 5000 вакциныг уурхайн ээлжийн ажилчдад хийж эхэллээ. Өчигдөр буюу 30-ны өдрийн 13 цагаас эхлэн аймгийн онцгой комисс холбогдох байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу цэх хэлтсүүдийн ажилчдыг богинорол үүсэхгүйгээр хуваарийн дагуу дуудаж вакцинжуулалтанд хамруулж байна. Эрдэнэт үйлдвэрийн төрөмчийн үйлдвэрийн газар тасралтгүй ажиллагаатай. За энэ үүднээс бид Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүд, тэр тусмаа үйлдвэрлэлийн цехүүдийн ээлжийн ажилчдыг, шуурхай албаны ажилчдыг нэн тэргуунд оруулах юм бодлого чиглэл аваад ажиллаж байна. За ер нь бол хүний богинорлыг үүсгэхэд бол бид эхний 50-50 гэж төрүүлсэн. Тэгэхээр тухайн цехийн удирдлагатай ярьж байгаа эхний ээлжинд өөрийнхөө саналаар урт хөрс буюу бүгдний Хятад улсын Sinopharm вакцины хийх саналаа өгсөн 50 ажилтнуудын нэрсийг аваад тэгээд 50-50-аар гэрээс нь дуудаад вакцинжуулах ажлыг хийж байна да. Өнөөдрийн хугацаанд энэ вакцины бол ямар нэгэн 3-4 хоногт бол тодорхой хэмжээний вакцинжуулалтын дараах дархлаажуулалтын дараах урвал хүндрэл тодорхой хэмжээний шинж тэмдэг бол гарсан ийм өгүүлэмжтэй хүмүүсүүд бол байхгүй байна. Биеийн байдлууд бол ерөнхийдөө бол сайн байна. За ер нь вакциныг ямар тохиолдолд хийх вэ? Яг тэгэхээр хэдийгээр сайн дурын үндсэн дээр сонголттой байгаа боловч мөн тухайн хүн маань өөрөө бие сэтгэлээ бэлдэж тодорхой хэмжээний архаг хууж өвчтөй мөн эмчийн хяналтанд байдаг нийт 10-аад нэр төрлийн өвчний шинж тэмдгүүд өвчний хамааралтай хяналтанд байдаг бол тухайн үзэсгэлийг бол хийснийхаа дараагаар биеийн байдлыг эмчилэн нэрвэжснийхаа дараагаар бол вакцинд бол хамруулж байгаа. За ерөнхийдөө зүгээр нэг ажиглалт хийхэд нэг хоолой 2-3 хоногоос ч юм уу хоолой сэрвэнэх жоохон нэг толгой нэг хүмүүс дүнкүрэн гэж ярьдаг нэг тиймэрхүү шинж тэмдгүүд үлээ. Тэгэхээр вакцины хийлгэснийхаа дараагаар хүмүүс даарахгүй байх тийм ээ халуун бүлээн зүйлийг уух энэ чиглэл дээр бол илүү их анхаараарай гэдгийг хэлээ. Хамгийн энгийн арга байгаа. Тэгээд та бүгд бол санаа зовох зүйлгүй. Ер нь бид нар хүүхдээ хасаа товдол вакцин гэж хийлгэжсэн, сүрэгийн вакцин гэж хийлгэжсэн. Тэгэхээр мөн том тус төвчний ханиадаас H1, N2 гэж гахаа шувны ханиад гэж ингэж явж ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ өрчин цэвэрлэгийн чиглэлээр хийгдэж байгаа энэ вакцины талаар бол бас нэлийн улс орон даяараа бид нар бол тасралтгүй сургалтуудыг, мэдээллүүдийг, судалгаануудыг бол явж байгаа. Тэгээд хамгийн гол анхаарах зүйл ер нь харшилтай байвал та тухайн үед харшлын эмчит үзүүлээд 5 хоногийн өмнөөс эмчтэй үзүүлээд тэгээд тэнд бол тодорхой хэмжээний эмчилгээ явсны дараагаар бол вакцин хамрагдах бас ийм бүрэн боломжууд бол байгаа. Sinopharm үйлдвэрийн вакцины нь уламжлалт аргаар бүтээсэн вакцин, уламжлалт аргаар бүтсэн вакцинд сахуу, гепатит B, C полиомиелит, хөхүүл ханиалгах, татран өвчний эсрэг вакцинууд багтдаг байна. Вакцинжуулалтанд хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 45% нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвалт илэрсэн бөгөөд хүндрэл гаш нөлөө гараагүй гэдгийг онцлолоо. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг вакцинд хамрагдах санал асуулгын үндсэн дээр сайн дураар вакцинжуулалтанд хамруулж байна. Нийт 5 гаруй өртөөгөөр 50 гаруй эмч совилогч, 20 гаруй цагдаа онцгой зэрэг чиглэл хариуцсан албан хаагчид нийт 70 гаруй хүнтэй ажлын хэсэг вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Вакцинд хамрагдсан ажилчдыг 30 минут ажиглалтын байранд ажиглан халуун цагаар үйлчилж даралт үзэн эрүүл мэндийн заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. За манай Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувилдын алба зохион байгуулад вакциныхаа анхны тунг өөрсдөө ажилчдад ингэж хийж байна. Өнөөдрийн хувьд манай цехээс 45 ажилч орж байгаа. Ер нь ихэнх нь орж гарч ирээд энд сууж байна. За яг өнөөдрийн байдлаар яг эндээс уцстаад танай цехээс 45 хүн 14 цагаас ирээ. Яг цагаар нь машин нарийн зохион байгуулалттай. Тэгээ манай цехийн 45 бол ирээд бүгд ингээд хамрагдаад явж байна. Зохион байгуулалтын хувьд бол маш сайн байна. Бүх юм бол ямар ч асуудал байхгүй. Сайн зохион байгуулж байна. Яг вакцин хийхээс өмнө биеийн байдлаа тандал судалгаа үзлэг хийж байна. Асуун зөвлөлөөд дараалт үзээд тэгээд вакцина хийлгэснээр дараа тэгээд энд 30 минут хүлээгээ сууж байна. Биеийн байдлаа хянуулаад
дундуур нас даралт үзлээ. Би юм байдал хэвээ. Энэ арцсан гол зохион байгуулалт сайтай дажгүй болж байна. Вакцины хэлгэсний дараа ямар зөвлөмж зааврыг дагаарай гэж бас эмчнэр зөвлөж байна. За зөвлөмжлүүд дахианы мах идчихгүй өндөг болон тэгээ усанд бас орчлохгүй гэсэн 2 хоногийн хугацаатай арх согтруулгандаа хэрэгжүүлэхгүй гэсэн зөвлөмж өгж байна да. Вакцинжуулалтын явцын тухайд ажилтан бүр эмчийн үзлэгт орж бүртгүүлж асуумж бүглэх зэргээр нэг ажилтанд 2-3 минут зарцуулж цагт ойролцоогоор 50 гаруй ажилчныг дархлаажуулж байна. Өдөрт 500 гаруй ажилчдыг вакцинд хамруулахаар зохион байгуулалтын ажлыг төлөвлөжээ. Вакцин тариулсны дараагаар халуурах хариу урвал илэрвэл халуун бууруулах юм ууж болно. 3 хоногоос дээш халуурвал эмчэд хандах шаардлагатайг мэрэгжлийн байгууллагаас зөвлөж байна. Түүнчлэн вакцин тариулсны дараач амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих хэрэгтэй. Эмийн харшилтай иргэд боломж жирэмсэн эхчүүдээс бусад хүмүүс вакцинд хамрагдах бүрэн боломжтой юм а.